Сайн байцгаана уу үзэгчдээ. Инновацийн ирээдүйн нэртэй хэлэлцүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээрээ бид инновац, шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэх эрх зүйн орчин ямар байна вэ? Энэ чиглэлээр ямар хөгжүүлж байгаа салбарын хүмүүст бэрхшээлүүд тулгарч байна. Тэгээд монголчууд бидэнд ямар боломж байна вэ? Өөрийнхөө онцлог тохирсон шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, тэгээ магадгүй олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох гэдэг. Иймэрхүү сэдвээр бүгдээрээ ярилцсан. Тэгээд юуны өмнө студид хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. За миний баруун гар талд боловсрол шинжлэх ухааны яамны газрын дарга доктор Бат тогтох. За тэгээд Монс группийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан захирал доктор Хандмаа. Шинжлэх ухааны технологийн сангийн захирал доктор Од Гэрэл. За зүүн гар талаас шинжлэх ухааны технологийн их сургуулийн ректор доктор Намнан. Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Жаргал сайхан. За ингээд Монгол Улсын их сургуулийн нано технологийн төвийн захирал доктор Ган Зориг гэсэн хүндтэй зочид маань хүрэлцэн иржээ. За тэгэхээр та бүхнээс асуултаа эхлээд тавихын өмнө над дээр бол ирсэн мэдээллээр Монгол Улс анх шинжлэх ухааны технологийн салбарын хууль 1998 онд баталж гаргасан байдаг. За түүнээс хойш 2006 онд нэг шинжилгээд нийтдээ 8 удаагийн нэмэлт өөрчлөлтүүд орсон гэсэн юм мэдээ. Тэгээ ингээ бодохоор зэрэг их нэлээд бас олон удаа өөрчилсөн тийм л статистик харагдаад байна л да. Тэгсэн хэрнээ яагаад одоо дахиад шинжлэх ухааны технологийн тухай хуулийн шийдсэн найруулгыг одоо улсын хурлд өргөн бариад хилцүүлгээ шатанд явж байгаа юм л шүү дээ. Тэр шалтгаан нь юу вэ? Ер нь энэ эрх зүйн орчинд ямар алдаа байгаад тэрийг сайжруулах гад оролдож байгаа вэ гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. Тэгээ Бат тогтох даргаас байр суурь хэлнэ үү. Тэгэхээр сая та хэллээ 98 онд батлагдсан хууль 2006 онд шинжилсэн найруулга хийгдсэн. Үндсэндээ 18 жилийн дараа бол дахин шинжилсэн найруулга хийж байгаа. Тэгэхээр таны сая дурдсан нэмэлт өөрчлөлтүүд бол одоо бусад хуулиудыг та уялдаж дагалдах байдлаар нэг жижиг өөрчлөлтүүд бол одоо үг үсгийн ч гэдэг юм агуулгын чанартай биш тиймэрхүү жижиг өөрчлөлтүүд бол орсон байдаг. Үндсэндээ бол шинжилсэн найруулга бол 2006 оноос хойш анх удаа ингэж орж байгаа. Тэгэхээр мэдээж энэ хуулийн шинжилсэн найруулгыг оруулах болсон хэд хэдэн шалтгааныг дурдж болно. Нэгдүгээрт бол ер нь бол шинжлэх ухааны хөгжил гэдэг бол одоо маш хурдтай хөгжиж байгааг бол бид бүхэн мэдж байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад бол энэ шинжлэх ухааны парадигм буюу одоо энэ үзэл баримтлалын шинжилгүүд бол явагдсан. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухаан бол зөвхөн салбарын хэмжээнд бодлого зохицуулагдаж хэрэгжилт нь одоо хэрэгжиж ингэж салбарын хэмжээнд энэ бодлогын асуудлыг авах биш салбар дундын хэмжээнд бол шинжлэх ухааныг ойлгож хөгжүүлэх асуудал яригдж байгаа. Дээр нь ер нь шинжлэх ухааны салбар бол олон улстай бол энэ хүний амьдралын чанарыг сайжруулах тухайн улсын бол нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгох, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол ингэж үйлчлэх ийм салбар болж хувирж байгаа. Тэгэхээр бүх салбар руу энэ шинжлэх ухаан болов шингэж орох ийм үзэл баримтлалын шинжилгэлийн хүрээнд бол манай хуучин салбарын хэмжээнд ер нь зохицуулт хийжсэн хууль маань одоо салбар дундын хэмжээнд зохицуулт хийж гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ хуулийн үйлчлэг хүрээг нь ингээд аваад үзэх юм бол зөвхөн одоо ингээд шинжлэх ухааны технологийн салбар за тэгээд одоо олон улстай бол судалгаа хөгжүүлэлтийн үе шат дээр энэ хууль үйлчилж байсан бол одоо бидний шинжилсэн найруулгаар инновац за мөн үйлдвэрлэл, хувийн хвшлийн салбаруудыг ингээд цогцоор нь хүрээг нь аваад тэгээд зохицуулж байгаараа их онцлог байна. Өөрөөр хэлбэл одоо шинжлэх ухаан гэхэр зөвхөн яг тэр нэг салбар судалгааны хүрээлэн хідэн лабораторийн хоорондох зүйл биш. Цаанаа нэвтрүүлэх гээд байгаа, хэрэгжүүлэх гээд байгаа бүх одоо нийгмийн эдийн засгийн оролцох талуудыг хооронд нь зангидсан маягийн өөрчлөлт явагдаад байна. Тэгэлгүй яг. Энэ хуулийн төсөлтөөр ажилласан мэрэгчлэнүүдээс бас санал бодлын сурвалжлага авсан байгаа. Тэгэхээр тэрийг бүгдээрээ сонсчоод тэгээд хилцүүлгээ өргөжлүүлэх.
За ер нь бол одоо бидний амьдарч байгаа дэлхийн ертөнц их өөрчлөгдөж байна. Эдийн засаг бол илүү их мэдлэгийн бүтээч болж байгаа. Дээрээс нь доктортой хөгжлийн одоо зорилттой холбоотойгоор бүгд хамаарах эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх гэдэг ийм зарчим дэлхийн улс орнуудад явж байгаа. Тэгэхээр яг энэ ойлголтын дор бол энэ хуулийн одоо онцлог байна. Өмнөх хууль бол илүү салбарын шинж чанартай шинжилгээ ухааны технологийн одоо оролцогч талууд, дотоод оролцогч талууд буюу шинжилгээ ухааны академи, их сургууль одоо яг энэ чиглэлд ажилладаг хувийн хөгжил яаж оролцох вэ гэдэг байсан бол энэ хууль бол илүү их олон улсын хэлгээр инклюзив буюу бүгд хамаарах шинж чанарыг одоо чиглэсэн юм онцлогтой хийгдснээр онцлог. Байгууллага хоорондын ч гэдэг юм уу одоо төрийн байгууллага, хувийн хвшил, шинжилгээ ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр олон заалтуудыг оруулж өгсөн байгаа нь их ач холбогдолтой байгаа гэж харж байгаа. За хоёрдугаарт бас санхүүгийн олон их үүсвэртэй болж байгаа. Одоо байгууллагууд дээр бол үндсэн чиглэл гэдэг юм тодорхойлоод үүн дээр бас байгууллага өөрөө санхүүжилтэд зарах тийм нөхцөл үүсэж байгаа учраас үүнтэй холбоотойгоор одоо байгууллага дээр байгаа одоо нэгж хоорондын одоо хамтын ажиллагаа бол харилцаа уялдаатайгаар сайжрах бас ийм нөхцөл бүрдэж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ хуульд бол тэр санхүүгийн дэмжлэг сангууд яах ёстой бэ гэдэг их тодорхой зааж өгснөр их давуу талтай. Нөгөө талаас одоо хүний нөөцийнхөө бодлоготой холбогдсноор их чухал. Ирээдүйд одоо бид нэр ямар хүний нөөц хэрэгтэй юм, ямар одоо цавьяаснуудыг бид нэр бэлтгэх ёстой юм. Тэгжээж тэр улсууд одоо Монголын шинжилгээ ухаан, технологийн одоо залбарт өөрсдийн одоо мэдлэг, ур чадвараа одоо зориулахаас гадна өөрсдөө улам хөгжүүлээд Монгол орны одоо дэлхийн эдийн засагт интеграц болох өрсөлдөөний давуу талыг бий болгох, технологи, мэдлэгийг бий болгох энэ онцлогийг одоо энэ хууль бас агуулснаар бас их давуу талтай гэж харж байгаа. За ингээд сурвалжлагын мэдээнээс харахад ер нь их л өргөн хүрээтэй ийм хуулийн төслөгсөн тийм ойлголт төрөд байна л да. Тэгээ жоохон ингээд наривчсан сэдвүүдээр бүгдээр үргэлжлүүлээд ярилцъя. Миний мэдхийн шинжилгээ ухааны технологийн сан. За энэ бол ингээд шинэ одоо хөгжүүлж байгаа технологи инновацийг дэмждэг манай гол одоо юм санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгууллага шүү дээ. Тэгэхээр энэ тэр сантай холбоотойгоор энэ хуулийн төсөл өөрчлөлт орсон байдал эсвэл тэр шинэ хөгжүүлж байгаа технологиг ямар одоо байдлаар дэмжих талаар тусгацсан зүйл байна уу? Хот гэрэл захирлаас. За сайн байна. Энэ тал дээр шинжилгээ технологийн тухай хуулийн шинжилсэн найрлага бол түрүүн бас судлаач нар хэлж байна. Энэ бол тогтолцооны асуудал ярьж байгаа хууль. Аливаа нэгэн байгууллагын асуудал бол төдийлөн дурддагтаагүй. За мэдээж шинжилгээ технологийн сан бусад одоо олон төрлийн сангууд бол эдгээр шинжилгээ технологи инновацийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэйгээр оролцох зохицуултуудыг хийж өгч байгаа. За шинжилгээ технологийн үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн одоо нэг байгууллагын нэг тухайн эрдэмтний асуудал ш. Энэ дээр бүх талын оролцоо маш их чухал байгаа. Тэгэхээр энэ оролцоог хангахад ямар хуудслуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл түрүүн Батхтагийн хүн дээр бас гарсан хүний амьдралын чанарыг сайжруулах гэдэг шинжилгээний гол зорилгын нэг юм. Тэгэхээр ингийн тулд бид нар асуудлыг бүрэн шийдэх ёстой. Үүний тулд үндэсний хэмжээний томоохон судалгааны ажлуудыг дотоодын эрдэмтдийн нөөц болцоогоор шийдвэж чаддаг энэ тогтолцоолоо шилжих гэсэн үндэсний хэмжээний томоохон судалгааны ажлуудыг захиалаад нөгөө талаас эрдэмтэд судлаачдын хамтарсан байгаа шийддэг энэ тогтолцоолоо шилжих басан шилжилтийг бас энэ хуулиар зохицуулж өгнө гэж ойлгож байгаа. За мөн одоо оюуны өмчийн асуудлууд, оюун нэгэнтээ бий болцсон байгаа. Цаашид бий болох энэ оюуны өмчүүдийг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах юм? Хэрхэн энийг одоо оюуны өмч гэдэг нэрнээс нь одоо баялаг болгож хувирах юм бэ? Энэ тогтолцоонд шийдэж өгч байгаагаар бас зохицуултууд. Та сая үндэсний хэмжээний томоохон судалгааны ажлуудыг захиалгаар ихэд ирлээ шүү дээ. Тэрийг тодруулж ярьж тэр нь одоо ямар ажлууд байх вэ? За мэдээж одоо үндэсний хэмжээнд тулгамж байгаа төрөл бүрийн проблемууд байгаа, асуудлууд байгаа. Эдгээрийг шийдэхин тулд төр нь өөрөө захиалгаа өгдөг. Үүн дээр эдийн хэмжээний байгууллагууд, ихтэй сургууль, төр хувийн хвшилгүй хамтарч орж энэ судалгааны ажлуудыг гүйцэтгэж асуудлыг бүрэн шийдэх хэмжээний энэ томоохон төслийн ажлууд, мега төслүүдийг бас хэрэгжүүлдэг. Энэ мега төслийн захиалагч нь өөрөө улс байдаг. Хэрэгжүүлэгч нь дотоодын эрдэмтэн судлаач нар гадныхантай зарим тохиолдолд хамтарч хэрэгжүүлдэг энэ тогтолцоог бий болно гэсэн ийм зорилго. Мега төслүүд гэхээр одоо янз бүрийн нөгөө нүүрсний хийм гээл ярддаг металлын айлуулмаар тэднийг тиймэрхүү гэж ойлгож байна тийм. Жишээлбэл салбар болгонд байна. Салбар болгонд төрлөлийн төсөл. За баярлалаа. За одоо энэ эрх зүйн орчин маань ингээд
инновац дээр зөвхөн төрийн одоо тэр том чиглүүлсэн бодлогын ажиллагаанаас гадна хувийн бизнес хийх орох нь бол их чухал байна гэж бид ярьдаг шүү дээ. Тэгээд тэнд хийхэд гол юм бол мэдээж зөндөл зохицуулт байх. Миний төсөөллөөр бол хамгийн гол юм бол татвар санхүүгийн дэмжлэг. Тэр тиймэрхүү дэмжлэг ер нь хэр байна вэ? Одоо шинээр яригдж байгаа хуулийн төслөөр тэр тал дээр тусгацсан зүйл байгаа юу? Өөр одоо хувийн хвшлийн зүгээс энэ шинжилгээ ухааны технологийн хөгжлийг дэмжихэд ямар зохицуул шаардлагатай гэж үздэг вэ? Хандмаа захирлаас. За баярлалаа. Хувийн хвшил дээр энэ төслөөр одоо орж ирж байгаа бас маш том бодлогын дэмжлэгүүдийг бол тусгаж өгсөн байгаа. За энэ дээр бол хувийн хвшил дээр хамгийн нэгдүгээрт нь мэдээж хүний нөөцийн асуудал байгаа. Хүний нөөцийн чадахын асуудал байгаа тий. Тэгээд чадахын хүний нөөц чадахтай гэж бид нараас уртах инновацийн судалгаанууд, инновацийн бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр гарна. За энийг бол бодлогоор дэмжиж чадахжуулах асуудлыг энэ төрөөс одоо олгож өгнө гэсэн дэмжлэгүүдээс орсон. Энээсээ гадна хувийн хвшлийн судалгаа хөгжүүлэлтийн зардал байгаа. Энийгээ бол яг хувийн хвшил 100% одоо өөрөөсөө санхүүжүүлээд өөрсдөө бүх зардал мөнгөө гаргаад зах зээл дээр инновацийг нэвтрүүлээд явж байдаг. Энэ дээр бол тодорхой татварын дэмжлэг бодлогуудаар одоо дэмжиж ажиллана гэсэн шинжилсэн найруулгаар бол орж ирсэн байгаа. Энэ нь өөрөө хувийн хвшилд бол маш том дэмжлэг болж байгаа. Ягаад гэхээр энэ дээр одоо инновацийн нэг судалгаан дээр бид нэр гаргадаг зардлаа магадгүй энэ дэмжлэг авснараа тэр зардлыг шеэрлж дараагийнхаа инновацийнхаа одоо бүтээгдэхүүнийг гаргана гэдэг чинь нэг бүтээгдэхүүн жилд гардаг байсан бол магадгүй тэрийг одоо хоёр бүтээгдэхүүн жилд нэвтрүүлэх юм уу зардлаасаа бас бид нэр санхүүтэйгээ шууд уялдаж байдаг болохоор тэгэхээр энэ дэмжлэгүүд яг ингээд бас хувийн хвшилд бодит болж орж ирэх юм уу гэсэн хүлээлттэй бас харагдаж байгаа. Татварын дэмжлэгүүд тэгэхээр одоо шинэ тэр хөгжүүлж гаргаж ирсэн бүтээгдэхүүний борлуулахаар одоо тэр нэм өөртгийн татвар ч юм уу мэдгүй одоо авлагын татвараас хөвлөх юм уу яг ямар хөө өөрчлөлтүүд вэ? Тэр нь одоо бид нэр эхлээд ямар нэгэн инновацийн бүтээгдэхүүн бол ер нь одоо манай дээр жишээлх юм бол тий дор хаяад 5-аас 10 жил судлагдчихээн. Энэ дээр судалгаа хөгжүүлэлтийн зардал тэр болгон дээр гарч байгаа. Дагсан хүний нөөцийн зардал гарч байгаа тий. Энэ судалгаа хөгжүүлэлтэнд гаргасан зардал дээр тодорхой татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн. Татвар боддог ашгаас нь тэр зардлаа хасах. Тиймэрхүү дэмжлэг гэсэн үг үү те? Татвар бод хүний дүнгээс зардлаа хасна гэсэн үг. Хөрөнгө оруулалтанд л тодорхой татварын хөнгөлтүүд үзүүлэх тийм агуулгаар орж байгаа. Гэхдээ мэдээж бол бид нар энэ хуулийн дээрээ болвол хувийн хвшилд оруулсан судалгаа хөгжүүлэлтийн зардалд бол тодорхой татварын дэмжлэгийг үзүүлнэ. За холбогдолтой дэмжлэгийг бол татварын тухай хуулиар зохицуулах ийм заалтыг оруулж байгаа. Тэгэхээр яг уу бид нар бол мэдээж эрх өгсөн заалтаа энэ хууль дээр тусгаж авснараа дараагийн одоо мэдээж судалгаа хөгжүүлэлтийн зардлуудад одоо хувийн хвшлээс нэмэгдэх явцад бол энэ төрлийн дэмжлэгүүдээ өгөөд явах бололцоотой л гэж харж байна. Одоо энэ том хуулийн дээр ийм дэмжлэг үзүүлнэ гэдгийг зарчмаа зарлалчаа. Тэгээ нөгөө дагалдах хууль дээр татвар дээр өөрчлөлт орох нь шүү дээ. Тэр нь одоо хамт орох юм уу? Тэр нь тусдаа дараа нь хэлцэх гэсэн. Тэр нь дараагийн нэмэлтээр дараагийн татварын хуулийн дээр нэмэлт. Окей. За тэгэхээр түрүүний энэ сурвалж ирсэн хүмүүс ч яриад энэ таач басаа хэллээ. Энэ боловсон хүчний чадамж их чухал байна гэдэг тий. Ялгаагүй л тэгэл явж тэр инновац технологи хөгждөг хүмүүс л юм. Тийм болохоор энэ тал дээр тэр ирээдүйн авиасыг дэмжих хөгжүүлэх талаар ер нь ямар хөө зүйлд анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдэг асуулт байна л да. Тэгээ би намнан доктороос шүтээсээ ректор намнан доктор асууж байна. За баярлалаа. Тэгэхээр энэ их чухал хууль одоо энэ дэлхийн нийтийн шинжилгээ ухаан технологийн их хурдтай хувьслын өөрчлөлтүүд явж байна л да. Тэр нь Монгол улс энэ аж ахуй төрчлөлтийн бас томоохон бодлогууд, эдийн засгийн сэргэлтийн томоохон бодлого хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Энэ цаг үед бол боловсруулагдаж цогц хэлбэрээр энэ орчин цагийн энэ одоо яг энэ цаг үед энэ шаардлагатай байгаа чухал асуудлуудыг маш олон талаас нь хөндлөж гэж боловсруулж гаргаж байгаараа их ач холбогдолтой гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ том ажлуудыг бодлого хөтөлбөрүүдийг цаашаа хэрэгжүүлж явах нь хийм гэхээр хүн л хийх юм тийм ээ. Та сайн хэллээ. Тэгэхээр хүнээ хөгжүүлэх тухай асуудалж байгаа. Тэгэхээр авиас мэдлэг ур чадвартай юм хүний нөөцийг бид хэрхэн бий болгох вэ? Авиас чадварыг хэрхэн татах вэ? Тэгээд энэ хууль дээр бол хүний нөөцийн чиглэлийн том бүлэг орсон байгаа шинжилгээ ухааны ажилтны. Энэ дотроо бол одоо зүйл заалтаар тэр авиас чадварыг хэрхэн татах вэ? Өндөр мэдлэг ур чадвартай байгалаасаа өгдөлтэй тийм авиасыг бид хэрхэн багаас нь хөгжүүлж шинжилгээ ухааны дур сонирхолтой технологи дур сонирхолтой ийм одоо
ирээдүйн өндөр хөгжлийг жолоодох хүмүүсийг бид хэрхэн бэлтгэх вэ гэдэг. Энэ л аягүй чухал байгаа. Тэгэхээр энэ хувьд бол энийг тусгайлан хөтөлбөрөөр үлдэхээр хэд хэдэн зохион байгуулалтаар оруулсан байгаа оролцогч талуудын аль болох одоо оролцоог өргөн хангаж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж боловсруулж энийг хангах зорилготойгоор тодорхой жишээнүүд дээр бол ямар жишээнүүд байна? Яг нь яг сургуулийн төлбөрөөс өнгөлөх юм уу? Гүг үндэсний хөтөлбөр. Үндэсний хөтөлбөр боловсруулж одоо энийг хэрэгжүүлэх туссан байгаа. Зүгээр яг өндөр хөгжсөн технологи хөгжсөн ажилтны хөгжсөн орнууд бол чинь К6, КС, К12 одоо бүр К21 гэж Кендаг гадна цэцэрлэгээс нь хэсүүлэл 21 жил тэр хүнийг бэлдэж байна. Тэгээд тэр хүнийг хэн болох вэ? Шинжлэх ухаанч болох уу, зохион бүтээгч болох уу, аль технологийн хөгжлийг жолоодож явах уу бэлтгэх үү гэдэг нь аажимтай ингээд салбарлаад явдаг. Ийм байдлаар хөгжиж чадсан улс орнууд өнөөдөр дэлхийд нэг 25 орн гэж баг хэлчих болох байх. Шинжлэх ухааны технологийн хөгжлийг атгаж яваа. Тэд нар өнөөдөр хөгжиж байгаа буруу хөгжилтэй орны одоо дотоодын нэгдвэртэй гэсэн нийслэхүү тэдний зөрүү бол нэг 10 дахин зөрүүтэй байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад. Тэр харьцаа бол сүүлийн нэг 15-аас 20 жил хадгалагдаж ирсэн. Тэд нар юугаараа хийж чадж ийн гэхээр энэ авиас чадварыг үндэсний хөтөлбөр болгон хөгжүүлж тэргээрээ дамжин хүний хэн болгон бэлтгэж улсынхаа хөгжилд тэдний хувь оролцоог оруулах уу гэдгийг л одоо зөв зохион байгуулж хэрэгжүүлж чадсанараа бас хүнээр дамжин энэ том бүтээн байгуулалт хөгжлийг тэргүүлж яваа гэсэн ийм одоо дүгнэлтүүд байдаг л да. Тэгэхээр хууль дээр үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж тусгаад үндэсний хөтөлбөр одоо зэрэг боловсруулсан уу тэр дээр тусдаа бас ажиллах уу? Үгүй тэр хөтөлбөр бол тусдаа засгийн газраар батлагдахаар. Тий, хувьд бол их зүйн зохицуултыг л зааж өгч байгаа шүү дээ. Харилцааны зохицуултуудыг. Боломжуудын хийж байгаа. Бэлэн болоог байгаа. Үгүй хувьд батлагдсны дараа нэг дагаад бас хэд хэдэн дүрм журмууд гарах байх. Засгийн газрын төвшин. Манай шинжлэх ухааны асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллагын төвшин ч гэсэн боловсруулагдах асуудал. Тэгэхээр энийг дагаад бас олон зохицуултууд гарч ирж таараа. Ингэж хийж байгаа том хууль маань яг одоо бодит байдлаар дээр хувийн хөгжлийн оролцогч бүх талууд дээр одоо ач холбогдол өрөөгөөж өгсөн ийм хууль болж хэрэгжих учиртай л гэж ингэж бид харж байна. Олон улсын одоо жишээ тэг шинжлэх ухааны технологийн хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлж байгаа. Тэгээд тэрүүгээр ингээ хүмүүсээ хөгжүүлж байгаа. Тэр үндэсний хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байгаа. Тиймэрхүү ямар одоо шилдэг жишээ байна. Тэрнээс та бүхэн бодлоо хуваалцаж. Бид нар хуулийн судалгааг хийхдээ бол хэд хэдэн орны эрх зүйн орчны одоо судалгааг нарийн хийсэн. Тэгээд энэ дээр бол одоо яг энэ шинжлэх ухааны технологийн салбараараа манлайлж байгаа гол орнууд болох одоо Япон, Солонгос, за тэгээд Израиль байна, Европын зарим орнууд, за Герман гэх мэт улсуудын эрх зүйн орчнуудыг судалсан. Гэхдээ энийг бол одоо мэрэгжлийн баг одоо манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессорууд, Монгол Улсын их сургууль, за шинжлэх ухааны академиас бүрдсэн баг энэ хуулийн нөхцөл байдлын эрх зүйн орчны талаарх судалгааг хийсэн байгаа. Тэгэхээр тэр судалгаануудаас бид нар ер нь бол эрх зүйн орчин талдаа болвол энэ тогтолцооны өөрөөр хэлэх юм бол түрүүн би дурдсан одоо бүтцийн хувьд бол зөвхөн энэ салбарын хэмжээнд биш ихтэй сургууль эрдэм шинжилгээний байгууллага биш хувийн хөвшил тэгээд дунд нь одоо холбогддог инновацийн дэдүүц системүүд болох технологи дамжуулах төв хамтын офис за тэгээд шинжлэх ухааны парк гэдэг бүгд цогцоор нь энэ нөгөө фреймворк гэж ярьдаг бүтцийн хүрээг нь бол авч зургалдгийн байна гэдгийг нь бол гарч байгаа. Ялангуяа одоо Израилийн жишээгээр бол Израильд ялгаа авахгүй манайх шиг шинжлэх ухааны академитай, ихтэй сургуулиудтай, бас шинжлэх ухааны сантай, за шинжлэх ухааны яамтай ийм том бүтэц ажилладаг. Тэгээд шинжлэх ухаанд зарцуулж байгаа зардал нь бол GDP-гийн бараг одоо 5% руу төгсөж байна. Манайх хэд вэ? Манайх одоо яг бид нар төсөө санхүүжилж байгаа зардлаар тооцох юм бол 0.1% байна. Ер нь дэлхийн дунджаас бараг 20 дахин бага. Израилаас бол 50 дахин бага. За бараг тийм. Тэгвэл бол бид нар энэ дээр бол нөгөө хувийн хвшлийн судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг бас яг нарийн тоог нь гаргаж чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр хувийн хвшлийн тэр шинжлэх ухаан руу орох, хөрөнгө оруулалт хийх, татаж оролцох тийм зохицуултуудыг бас бид нар сайн гаргаж өгөөгүй байсан учраас. Одоо бол энэ хуулиар бол бүгдөө хамтраад хувийн хвшилтэйгээ за тэгээд тэр инновацийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа тэр багуудтай нийлээд ингээд шинжлэх ухааныг хөгжүүлж тэгэл эцсийн дүндээ хүний амьдрал одоо нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлээр явж байгаа юм л да. Тэгэхээр бидний гол одоо барьсан Солонгос болоод Израилийн гол бүтцүүдийг авсан. Тэндээс бол бид нар энэ шинжлэх ухааны үндэсний зөвлөл, шинжлэх ухааны технологи инновацийн үндэсний зөвлөлийн бүтцийн зураглалуудыг нэлээд нарийн
ямар төвшөндөө ямар эрх зүйн зохицуулттай за хин хэнийг одоо тогтолцооны хувь захирж ингэж явах хэрэгтэй юм. За дээр нь бол тэр үнэлгээний асуудал байгаа даа. Хэдийгээр ингээд үнэлгээ өөрөөр хэлэх юм бол шинжилгээ ухааны технологийн салбар төрөнг оруулалт хийгээд за санхүүжилт хийгээд үр дүнгууд гарч байгаа. За энэ үр дүн нь бол одоо хэр хэрэгцээтэй байна вэ гэдэг агуулга талаасаа төслийн үнэлгээ талаасаа нэлээд одоо зохицуултуудыг оруулж үзсэн. Нөгөө талаасаа бол одоо ер нь бол энэ шинжилгээ ухааны технологиг төлөвлөлт гэдэг бол нөгөө олон улстай forecast foresight гэдэг энэ технологийн одоо алсын хараа төлөв байдал. За тэгээд ер нь бол одоо ингээд дунд болоод одоо богино хугацаанд ийм технологиуд бидний нөөц дээр тулгуурлаад гаргах хэрэгтэй байна. Гэх мэтлэн ийм олон сайн туршлагуудыг бид нар бол энэ эрх зүйн зохицуултуудаа авч тусгаж явсан байна. Олон улсын туршлага дээр зорсон байх юм. Тийм. Та сая бас нэлээд акцент өгж ярьлаа. Хувийн хвшлийн судалгаа хөгжүүлэлтийн асуудалтай бид нэр оролцдоггүй байсан гэж тийм. Энэ түрүүн хандмаа захирал бас дурдсан. Би ч бас санаж лээ л да. Ингээд бид бол янз бүрийн технологийн эрдэс боловсруулалтын хувийн хвшлийн лаборатори судалгааны төвүүдийг хөгжүүлж байсан. Тэгэхээр тэр үед бол ямар нэг юм айхтар төрийн дэмжлэг бол байхгүй. Одоо энэ шинэ хуулиар ямар ч байсан гаргасан зардлыг нь татварт ногдуулах орлогоос энэ төр хасдаг барьдаг тиймэрхүү зохицуулт цаашдаа гарч ирэх юм шиг байна гэж ойлголоо ерөөхдөө. Тэр тал дээр би ганц зэрэг докторыг бас та бүхэн ч бас нэг тийм нано материал энэ төр бизнесийн чиглэлээр хөгжүүлжсэн түүх байдаг баха. Тэгээ ер нь бол таны бодлоор ийм шинэ технологиг хэрэглэн нэвтрүүлэхэд ямар ийм дэмжлэг байвал зөх ёстой гэж боддог вэ? Тэгээ ер нь за би жоохон том зургаар ярил. Ерөнхийдөө одоо манайд бол авиаснуудыг хүлээж авдаг их сургууль буюу мэдлэгийн институтууд бол байгаа. За ерөнхийдөө жоохон эмгэгцэгцгөө. За маш олон тооны лабораториуд, хүний нөөцтэй бас хувийн хвшилч гэсэн одоо сүүлийн үед маш хүчтэй гарч ирж байна л да. Тэгэхээр эдгээрүүдийг нэгдүгээрт сая бат тогтох дарга хэллээ, үнэлгээний тогтолцоо, дээрэс нь одоо статистик нэгдсэн нэг том бүртгэлийн мэдээллийн сан бол нэгдүгээр зайлшгүй үүсгэх шаардлага байгаа. За энэ дээрээс нэг одоо энэ шинжилгээ ухааны технологийн тухайн хууль одоо яг бүрэн утгаараа хэрэгжүүл. За Монгол улсад бол яг үгээр энэ олон жоохон бие биентэйгээ үл ойлголцсон тийм энэ олон зүйл бол нэгдсэн үндэсний нэг судалгааны одоо платформ буюу тогтолцоонд орж ирж байгаа. Нөгөө тэр нэгдэж нэг байгууллага болно гэсэн үг бол биш шүү дээ. Үндэсний нэг тогтолцоо бий болно гэсэн үг. Хоорондоо хамтарч ажиллаж. За яг одоо дээд доод төвшөнтэй тийм олон платформуд тогтолцсон. За нөгөө талаас тэр авиастунгуудыг мэдлэг чадвартай одоо ерөнхийдөө маш олон мянган инженерүүд хэрэгтэй байна. Сая одгэрд дарга хэллээ. Олон тооны мега төслүүд ирээдүйд хэрэгжиж байна. За энэ дээрээс хүнийг бэлдэх асуудал байгаа. За энэ дээрээс бол одоо судалгааны дэд бүтцээс гадна яа харахгүй үндэсний чанарын тогтолцоо хэрэгтэй байгаа. Чанарын тогтолцоонд юу хамаарах вэ гэхээр оюуны өмч хамаарагдана, стандартууд хамаарагдана. За тэр гихмит олон зүйлүүд ороод ирж байгаа. За энэ үндэс судалгааны болон чанарын үндэсний тогтолцоо нийлжиж инновацид бол маш том түлхцийг бол гаргаж ирэхэд энэ хууль бол би нэг тулгуур нь болно гэж харж байгаа байхгүй. Тэгээд бид одоо инновацийг одоо өөрөө олон жил одоо мэднэ. Бид нар одоо яг нэгдүгээр үеэс бол гарах шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо их сургуулиуд бол маш олон тооны инновацууд, стартапууд бол гарч ирж байна. Яг одоо бодит байдал дээр харахад бол маш цөөн тооны одоо бүтээгдэхүүн аж үйлдвэрийн салбарт гарч ирж байгаа. Тэгээ энийг нэлээд их түлхцтэй гарч ирэхэд энэ хуулийн бас нэг давуу тал мөн чанар бий оршно гэж бодож байгаа. Мэдээж энийг дагалдсан олон хуулиуд бол нэмэлт өөрчлөлтүүд бол орно гэж харж байгаа. Ингэжээж одоо яг энэ хууль зохицороо одоо бийжин их том үүргийг бол гүйцэтгэнэ л гэж одоо яг судлаачны зүгээс бол харж байна л да. Зүйтэй. Одоо саяны тэр судалгааны лабораториудын хамтын ажиллагаа, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа, тэгээ хувийн хвшлийнхэн судалгааны байгууллагууд төрийн хамтын ажиллагаа гэдэг. Энэ чиглэлээр яг салбар болгонд л байгаа бах. Зүгээр миний мэдхийн хим технологийн хүрээлэн бол нэлээд
бизнес хийхэнтэйч тэр бус судалгааны байгууллагатай харьцаж ажиллаж исэн юм туршлагатай гэж бодоод байдаг. Энэ тал дээр тийм жишээ энэ хамтын ажиллагааны тогтолцоог яаж сайжруулбал зохистой вэ гэдэг Жаргал сайхан доктороос ийм асуулт асуумаар байна. За тэгэхээр ер нь бол нөгөө шинжилгээ ухаан гэдэг бол ер нь асуудлыг шийдэх зорилготой тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд биднэрт юу даалгавар байх хэрэгтэй байна. Яг энэ шинжилгээ ухааны технологийн. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө ер нь бол одоо судлаачид өөрсний санаачлагаар одоо бол судалгааны төслүүдэд төвшүүлээд ингээд хэрэгжүүлж штэ. Тэгвэл одоо энэ шинэ хуулиар маань болохоор ингээд шинжилгээ ухааны технологийнхоо урт дунд хугацааныхаа бодлогоо боловсруулж батлуулаад тэгээ энийг 5 жилээр нь төлөвлөөд тэгээ ингээд нөгөө юу яах яг ийм чиглэлийн манад ийм технологи ийм үйлдвэрлэл хөгжүүлнэ ийм яа гэсэн ийм зорилттой болж байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө нэг төрөний од гэрэл захирлын хийлдэг тэр үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл гэдэг төслүүд одоо зарлагдах нь шүү дээ. Тэрэнд одоо бид нэр хэрэгжүүл. Тэгэх юм бол бидний энэ нөгөө нэг төрдөө үйлчилдэг төрийнхөө одоо тийм ээ энэ төрийн өмчөд шинжилгээ ухааны байгууллага юунд одоо улс орондоо хэрэгтэй яг тэр захиалагт хэрэгтэй юм хийдэг ийм боломж бүрдэх байна. Таны ажлын даалгавар тодорхой болж ирвэл тодорхой болохоор тийм гэсэн үг тийм. Тэгэхгүй бол одоо ингээд нөгөө нэг яг ийм нэгдсэн бодлогогүй болохоор нэг ийм асуудал байгаа. Хоёрдугаарт бид нар ингээд одоо яг ийм төрийн байгууллагууд, төрийн өмчөд үйлдвэрийн газруудтай ингээд хамтарч ажлыг ингээд яхаар бид нар дээр ямар бэрхшээл тулгардаг гэх нөгөө тендерийн хуулиар бид нар тендерт оролцоход одоо нөгөө тендерийн баталгаа тавих дансгүйгээс болоод ингээд орч чадахгүй байх ийм нөхцөлүүд үүрдэг. Тэгэхээр энэ хуулиар бас биднэрт энэ нөхцөл болцоог юм хангаж тийм ээ одоо ингээд нөгөө бид нар тэр төрийн өмчт үйлдвэрийн газрууд яам тамгын газраас зарласан одоо ажлуудыг хийж гүйцэтгэх боломж бүрдэх ийм бас таатай нөхцөл үүрж байгаа. Тэгэхээр бас энэ юу вэ тийм ээ. Дээрэс нь өөрөөр хэлбэл яг ижил төвшөнд өрсөлдүүлэхгүй төрийн өмчийн судалгааны байгууллагыг дэмжих маягийн залтууд орно гэсэн үг үү? Тэгэхээр ер нь бол нөгөө энд маань ер нь одоо шинэ хуулиар маань юу штэ яг ийм төрийн захиарлагт одоо тийм ээ ийм төслүүдийг хэрэгжүүлэх мөн одоо судлаач суурилсан өрсөлдөөнд төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн юм хоёр ялгаатай ангилалтай байгаа. Тэгэхээр бол бид нар яг ингээд нөгөө улс орны өмнө хэрэгтэй байгаа яг нөгөө бодлогын баримтчид туссан энэ юунуудыг хийх боломжууд байгаа л да. Тэгэхээр одоо бол бид нар яг боломжийнхаа ирээр ажиллаж байна тийм ээ. Тэгтэл ингээл энэ нөгөө одоо энэ одоогийн энэ байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд бол биднэрт маш их юм юунууд байна. Боломжгүй тийм ээ оролцох боломжгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар одоо Эрдэнэттэй гэтэл маш сайхан одоо хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хийгээд ингээд Эрдэнэтийн асуудлыг шийдэх дээр бид нар бол маш олон төрлийн ол гэрэл захирлын ярьсан тэр үндэсний хэмжээний судалгааны ажлуудыг чиглүүлэхэд дээр л одоо хамтарч ажиллах нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэтийн судлаач нар маань юу хийх вэ гэдэг асуудалгүй байсан. Сая Жаргал сайхан захирал хэлж чинь даалгавар хэрэгтэй байна гэдэг. Үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чинь асуудал багт биш. Гэхдээ тэр төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа судалгааны ажлууд, түүний дааш шат буюу судалгаа хөгжүүлэлтийн ажлууд, технологи боловсруулах ажлуудыг нь Эрдэнэтийн судлаач нар, эдийн засгийн байгууллагууд, хэдийн сургууль, хувийн хвшлтийг хамтарч хэрэгжүүлээ, боловсруулж өгье. Магадгүй техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ч юм уу. Энэ хүрээнд нь хамтарч ажиллаад мэдээж томоохон хөрөнгө оруулагч нь орж ирээд тэр төслийг бүтээн байгуулалтын ажлууд бол хийгээд тэр гаргасан технологийн дагуу үйлдвэрлэл явуулдаг, өөрчлөлтийг хүртдэг энэ горимлууд орно гэжлээ. За бид нар хуулийн өөрчлөлтийн талаар бол бас нэлээд өнцөг болгоноос нь ярьлаа. Тэгэхээр сүүлд нь төгсгөлд нь энэ одоо таны хүлээлтээр хизээ ажлыг шахлагчтай тий? Би боловсрол гişүү. Тийм боловсруулах ажлын гишүүн. Тэгээ хизээ энэ хууль маань батлагдах бол гэсэн хүлээлт байгаа юм. Энэ талаар товч мэдээлэл өгөө. Тэгээ дараагийнхаа хэсгээр бол. Тийм хууль маань бол одоо энэ хаврын чуулганаар бол батлагдах байх гэсэн бид нар хүлээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл энэ парламентын үед бол батлагдчих байх гэж бодож байгаа. Одоо ер нь бол бид нар хилцүүлэх хэсгээ шийдсэн анхны хилцүүлэг рүү явж байгаа. Тэгэхээр би энэ хуулийн дээр бас нэмээд одоо сая хувийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжсэн зохицуулалт орж ийн санхүүжилтийн хувьд бол бид нар үндсэндээ нөгөө өрсөлдөөнд болоод тогтмол санхүүжил дээр нь бол энэ гадаад хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтүүд бий болдог. За ингээ олон хэлбэрийн санхүүжилтийг нээж өгж байгаа. Хүний нөөцийн хөгжүүлэлтийн асуудлыг цогцоор нь бүр тусгасан. За тэгээ үнэлгээний асуудал нөгөө төлөвлөлтийн асуудлууд орж ирж байгаа. Тэгэхээр төлөвлөлттэй холбоотой би нэг
чухал нэг заалтыг бас онцолж хэлхийг хүсэж байгаа. Үндсэн хуулийн одоо 38.2-ын 2 дээр засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд бол нэг чухал заалт одоо үндсэн хуульд байдаг. Энэ нь бол шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогыг засгийн газар нь батлаад за энэ бодлоготой нийцүүлж 5 жилийн үндсэн чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөө, за тэрний дараа жилийн төсвүүдийг батлах ёстой гэсэн ийм маш одоо цагаан дээр хараар бичсэн том зохицуулалт байдаг. Үндсэн хууль дээр шүү дээ. Тэгэхээр тийм энэ үндсэн хууль хэрэгжснээс хойш энэ нэгдсэн бодлого бол яг энэ агуулгынхаа хүрээнд ерөөсөө хэрэгжиж чадаагүй байсан. Тэгэхээр энэ бодлогыг бол хэрэгжүүлэх зохицуулалт бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орж, за өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухааны нэгдсэн бодлого батлагдаж, тэрүүнтэй уялдуулаад бол ингээд саяын дурдсан төлөвлөлтүүд бол хийгдэх ёстой. Тэгвэл одоо нөгөө судалгаанд үндэслэн бодлого, тэгээд судалгаанд үндэслэн бодлого бол хэрэгжилт нь бол нэлээд өндөр түвшинд гарах юм зохицуулалт орж байгаа. Энийг бол нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтийнхаа хуулинд өөрчлөлт оруулаад зорилттой хөтөлбөр, за тэгээд саяын дурдсан энэ 5 жил болоод жилийн төлөвлөгөөнд нь бол энэ шинжлэх ухааны асуудал бол хуульчилт тусч өгж байгаараа энэ хуулийн бас нэг амин чухал зохицуулалт болж орсон байна. Таны ярианд түрүүн тэргүүний одоо шинжлэх ухааны технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч улсууд гээд дурддагдсан намнан реактор бас 25 гэсэн баха тэргүүлэгч улсууд байна гэд. Эднийг ингээ харж байхад хөгжлийн одоо энэ хүчтэй лидер улсууд чинь мэдлэг тулгуурласан эдийн засагтай байгаа ш. Тэрнээс биш байгалийн түүхийн эд бол 2 дахь асуудал болчиход байна тийм. Тэгээ ялангуяа манай улс чинь одоо газар зүйн хувьд далаагаас тусгаарлагдсан харилцаа муутай 3 дахь улсууд бүтээгдэхүүн гаргах гэхээр нөгөө бүтээгдэхүүн хүрч чаддгүй өртөг өндөр юу багтаа үнцэн багтаа. Тэгэхээр яалтчгүй л Монголд ийм инновацлаг шинжлэх ухааны технологи хөгжүүлж тэгээд ийм илүү үнцэнтэй бүтээгдэхүүн гаргах нь нөгөө 3 дахь зүрх сентер эдийн засгийн утгаараа бас бодиттой болох болов гэд. Тэгэхээр энэ чиглэлээр чухал гэдэг нь бол маргаангүй. Тэгээд энэ шинжлэх ухааны технологийн хөгжил шинэ инновацлог бүтээгдэхүүн одоо хэрэглээнд нэвтрүүлэх бүтээхэд ямар хүндрэлүүд тулгарч байна вэ гэдэг сэдвээр одоо бүгдээрээ ярилцъя. Ярилцахаас өмнө энэ чиглэлээр бас ажиллаж байгаа судлаачдын үгийг сонсё гэж анхаарлаа хандуулно. За жишээлх юм бол одоо энэ технологи нэвтрэхэд одоо бид бол одоо ингээд тос хөгжүүлээд тэгээ энийг ингээд зах зээлд гаргах, зах зээл туршинд одоо ингээд борлуулахад бол нэг талаас манай улсын бас проблем байна. Энэ юу юм гэхээр манай улс бол өндөр одоо юу стандарт шаарддаг. Дэлхийн том конвенцуудад нэгдэжээд тэр конвенцийн дагуу өндөр стандарт шаардчихаар бид нар ерөөсөө технологиор гарсан, инновацаар гарсан энэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх, түүнийгээ одоо тасралтгүй хөгжүүлж бойжуулахад Монгол улсын тавьж байгаа стандартууд бол маш том хориг болдог. Жишээлбэл бид нар одоо гаднаас авч ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд ямар стандартаар болсон, бий болсон бүтээгдэхүүн гэдэгт нь хяналт авахгүй ирнэ. Дотооддоо хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргахад дэлхийн топ одоо технологиудын стандартыг тавьчихдаг. Энэ нь эргээд жижиг хөгжиж буй орны технологиудыг хөгжүүлэх, бойжуулах үндсэн нөхцөлийг бол ингээд хаадаг. Ийм нөхцөлийг бий болгодог. За ийм учраас бол одоо инновацийг хөгжүүлъя гэх юм бол хамгийн нэгдүгээр бол чухал сэдвээ олж авах хэрэгтэй. Дээр нь бол залуучуудын одоо хүсэл тэмүүллийг төрүүлэх хэрэгтэй. Түүгээр зогсохгүй хөрөнгө санхүү, тоног төхөөрөмжийн талаар бол дөрвтэй хөрөнгө оруулалт орж одоо маш өндөр дайчин одоо дэмжих юм бол бид нар бол одоо дэлхийд бол одоо бид нар бол мэдээллийн технологиор гарч ийнэ гэж хэлж байгаа бол одоо биотехнологи, биологийн шинжилгээ ухаанаар бол гарах одоо ийм бүрэн боломжтой гэж хэлж байна юм да. За саяны биотехнологийн судлаачийн хэлсэн зүйлтэй бас нэг ганц зэрэг доктор түрүүн стандарт гэж гол байна гэд ярьсан те. Тэгээ тэрнтэй холбоотойгоор биш чанарын тогтолцоо. Чанарын тогтолцоо гэж тааш. Тэгэхээр чанарын тогтолцоо бол стандартаар л хэмжигдэх болов. Тэгээд энийг ажиглаад байхад заримдаа яг шинжлэх ухааны технологийн салбарч гэлтгүү аль салбарт манайхны мөрдлөө бичсэн стандарт нь
бодит амьдралаас нь хитрхи өндөр байгаад идэг. Тэгээ угаасаа хизээч хүрэх боломжгүй шахуу юм. Тэгээд угаасаа нөгөө хит өндөр учраас мөрдөгддөггүй. Тэр нь бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн ийм зүйлс ажиглагддаг л да. Аж үйлдвэрийн салбарт өвдөр. Тэгэхээр шинжлэх ухааны ийм өндөр стандарттай бахан зайлангуйд биотехнологи, ген инженерчлийн үеийн тэрэнд их нарийн бах тий цаанаа бас чинь эрүүл мэнд янз бүрийн зүйлтэй холбоотой. Гэхдээ олон улсын юм конвенц янз бүрийн юмд нэгтчихэд өөрсдөө ингэж боомлоод идэм биш үсттэй. Энэ чанарын тогтолцоо стандартын одоо тийм нэг зохистой төвшинч гэдэг юм тийм зүйл байдгүй. Энэ талаар та бодлоо олцсон. Тэгээ чанарын тогтолцоо дахиад жоохон дэлгэрүүлээд байна. Тэгээ ер нь үндэсний чанарын тогтолцоо бол хамгийн одоо ялангуяа инновацийн бүтээгдэхүүн эсвэл мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл л дээ. Манайд энэ талаар харьцангуй ингээд яг legal info-гоос хайгаад үзэхэд 16 онд нэг одоо нэг хөтөлбөрийн асуудал байгаа. Тэгээ энийг яг гол барьж байгаа засгийн газрын агентлаг бол стандарт хэмжил зүүн газар үндэсний нэг тэрнээс салбарж байгуулсан нэг төв байгаа. Тэгээ энэ дээрээс ялангуяа манай аж үйлдвэрийн салбарууд бол нэлээд сайн нягт холбоотой ажиллаж байгаа. Яг судлаач миний хувьд бодоход бол ялангуяа их сургуулиуд, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, хувийн гишвчлийн одоо судалгаа хөгжүүлэлтийн хүрээлэнгүүд бол стандарт хэмжилсэн газартаа түүнтэй одоо хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай маш сайн одоо сургалтуудыг авч одоо хамтарч ажиллахгүй бол яг олон улсын түвшний стандартуудыг барихгүй бол бид нэр бүтээгдэхүүнийг экспортлох талыг бол одоо ямар ч боломжгүй зүйл байгаа. Тэгэхээр яг одоо тэр түрүүн миний ярьсан одоо хард бүтэц болох судалгааны бүтцийг бол илүү одоо хамтарсан маягаар одоо англиар бол shared маягаар одоо Японууд эднэр бол хийж байгаа. А нөгөө талд бол чанарын дэд бүтц бол дандаа нээлттэй явж идэг. За энийг болохоор ингээд жишээ Монгол улсын их сургуулиудын хувьд ингээд зарим лабораториудын хувьд харж байхад бол нэг талаа лабораториуд нэгдээд байдаг. А нөгөө талаар бас зарим лабораториуд одоо яг чанарын хувьд бас ингээ хамтраад байдаг. Тэгээ энэ дээр ялангуяа стандарт хэмжил зүүн газар дээр их сургуулиуд, шинжлэх ухааны академи барьсан яг энэ хуулийн хүрээнд одоо энэ талын асуудлуудыг нэг шийдэж бид нар инновацид нэлээд томоохон одоо боломжийг залуу стартап одоо ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдэд бол бүрэн нээх болцоо байгаа л гэж харж байна. Энэ дээр бас нэлээ олон хилцүүлгүүд эднийг бас хийх хэрэгтэй. Би өөрөө бас хэд хэд очсон л доо. Ерөнхийдөө их сургуулиудыг буюу одоо хүрээлэнгүүдийг би сайн мэдэхгүй байна. Харьцангуй бага аж үйлдвэртэй одоо хамтын ажиллагаатай байдаг учраас бас тэр болгон аж үйлдвэрийн дараах хоёрт бол ер нь хүлээж авах талууд бол ажиглаад байдаг учраас салбарын одоо хэсгүүд бол олон улсын одоо стандартын тохирлын оюуны өмчтэй ингээд шууд холбогдоо явждаг. Тэр үнийг сая одоо ярьсан одоо биотехнологийн судлаачийн хувьд бол яг үнний тал бол бүрэн байгаа. Тэгээ энийг бол яг шийдэх асуудлуудын нэг одоо энэ хуулийн хүрээнд одоо бусад хуулиудаа зохицуулаад хийхэд бол манад бол болохгүй, хөгжихгүй гэсэн зүйл бол байхгүй л гэж харж байна. Яа, тэгээд ер нь олон улсад гарах гэж байгаа бол олон улсын стандартыг мөрдөх хэрэгтэй гэсэн нэг юу байна шүү дээ, тийм. Ялгаатай миний одоо туршлагаар анзаарж байгаагаар бол ялгаатай байр юмнууд гарч ирээд байгаа. Одоо жишээлх юм бол манай салбар дээр гэх юм бол одоо бид нэр бол олон улсад Монгол гэдэг брендийг гаргахын тулд яалтчгүй олон улсын стандарт GMP стандартын үйлдвэрч юм уу те тэр стандартуудыг бол нэвтрүүлж ажиллаж байгаа. Эсвэргээрээ тэнгуү шинжлэх ухаанд суурилсан стартапуудыг гарааны компаниудыг гаргаж ирээ гэх юм бол тэр нь өөрөө энэ экосистемдээ бас хэрэгцээтэй байгаад байгаа. Одоо нөгөө том байгууллагууд үйлдвэрүүд дээр тавьдаг стандартаа мэдээж жижиг гарааны стартапууд дээр бол тавьсан ингэж шаардлага бас байж болохгүй. Тэгэхээр нөгөө стартапууд шинжлэх ухаанд суурилсан судлаач нар нь ингээд тэрийг инновац болгоод баялаг болгоод гарах гэхээр тэрэн дээрээ унаад байдаг. Тэгэхээр энэ хоёрыг ингэж ялгаж салгаж авч үзэх нь одоо саяны яг ганцаараа гүш яг хэлж байгаа гийн тод жишээ авах гэж бодож байна. Тэгэхээр нөгөө стартапаа бид нэр маш хурдцтай туршлагын туршаад хөгжүүлээд инновацлог бүтээгдэхүүн болгоод тэр цагт нь одоо магадгүй дахиад дараагийнх нь левел рүү н оролдог ч юм уу тийм ингэж явуулах тогтолцоо бас байх нь их чухал
ямар шиг санагдаад төвшин байгаа, рүү тийм. очиход ямар хэмжээний шаардлага тавих вэ гэдэг өөр байж болно шүү дээ. Тулгамжийн асуудал юу вэ гэдэг асуудал. Мэдээж нэг талаасаа шинжлэх ухааны үр дүнгууд гарцсан байна. Олон сайхан өгүүлбэрүүд хэвлэгдсэн, бүтээгдэхүүний загварууд гарцсан байж байгаа. Нөгөө талаасаа үйлдвэрлэгч маань шинэ ижээ санаа хайж идэг, байнгын илэрхийлж идэг. Тэр энэ хоёрыг холбосон инновацийн дэд бүтцүүдийг Монгол улсад хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Инновацийн дэд бүтц технологи дамжуулах төвүүд байх ёстой. Шинэ санааныг бий болгохыг хамтын офисууд, за патентын офисууд, за оюуны өмчийн үнэлгээний агентууд, за магадгүй хамгийн томоор утгаар ярих юм бол шинжлэх ухааны паркийн хөгжлийн асуудал ярих тустай. Энэ маань өөрөө тэр шинжлэх ухааны мэдлэгийг эргээд эдийн засгжуулаад бүтээгдэхүүн болгоод үйлдвэрлэл нэвтрүүлэх тэр гарц гүүр нь болж өгч байгаа шүү дээ. Энэ дээр бол яг өнөөдрийн байдлаар Монгол улс жоохон тутмаг явж байгаа. Энэ дээр бас нэлээд сайн анхаарч одоо үйл ажиллагаануудыг хувийн, төрийн, хослмол өмчийн энэ технологи дамжуулах инновацийн дэд бүтцүүдийг байгуулах, хөгжүүлэх асуудал их чухал байгаа. Ингэжээж одоо тэр шинэ санаа мэдлэгүүд эргээд эдийн засгийн эргэлтэнд орж бүтээгдэхүүн болж магадгүй дотоодын болон гадаадын зах зээл одоо гарах энэ болцоонууд нэгдэнэ. Өөрөлдөх юм бол бүгдээрээ хамтарч ажиллах тэр уулзын цэгүүд нь энэ цэгүүд дээр инновацийн дэд бүтцүүд байна. Чи хэлбэр нь өөр байна тий. Тэгэл зорилгууд нь бас өөр байгаа шүү дээ. Янз бүрийн байгууллагууд том жижиг. Тэгэхээр юугаараа одоо бид нар ингэж хоорондоо гол нь холбогдох уу? Бие биендээ захиалга өгөх юм уу? Эсвэл ямар хувь байдлаар хамтарч ажиллах ерөнхий зарчим ямар байна? За ер нь заавал одоо юу гэх юм бүгдээрээ хоорондоо заавал нийлгэсэн асуудал бас ярихгүй шүү дээ. Мэдээж бид нэр ерөнхийдөө тогтолцоогийн зөв болгоод тэдгээр технологи дамжуулах төвүүдийг хэрхэн байгуулахыг, яаж дэмжих юм, яаж энэ хамтын офисуудыг дэмжих, хөгжлийн яаж хурцсахыг энэ бүх юмнуудыг хууль эрх зүйн хүрээнд одоо засгийн газар төрийн зүгээс бол зохицуулаад өгчих юм бол тэдгээр маань өөрсдөө хөгжлийнхөө зарчмаар хөгжөө явна гэж ойлгож байгаа. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд маань тэр технологи дамжуулалтууд, тэр патентын офисууд энэ бүх инновацийн дэд бүтцүүд байх юм бол тэдгээр захиалга өгдөг, өөрсдийнхөө хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг түрүүн жаргал сайхан захирлын ядгаар захиалагч нь байх тэр болцооныг нээж өгөх гэж харж байгаа. Юуны за тэгээд тэр дэд бүтцүүд, инновац, патент гэдээ ярихад ер нь судалгаагдсан юм одоо судалгааны ажлууд цаасан дээр буусан юмд нэлээд байна тий. Тэгээ энэ эдгээрийг ингээд эрчимтэй эдийн засгийн эргэлтэнд оруулахад одоо гол тулгарч байгаа бэрхшээлүүд нь юу байдаг бол би жаргал сайхан доктороос асуумаар байна. Тэгэхээр ер нь бол одоо бид нар бол ингээд төв үедээ сонгоод судалгаа хийгээд технологи боловсруулад бүтээгдэхүүнийг гаргаад аваад ингээд одоо юу гэдэг байгууллагын стандартаа батлуулаад ч юм уу үйлдвэрлэлийн одоо бүтээгдэхүүний стандарт гарна гэсэн үг шүү дээ. Ингээд явж байгаа. Тэгэл бидний юу бол ерөөсөө патент тэгээд технологийн завар тэгээд юу болоод тайлан болоод ингээд хадгалагдаад цаашаага яг нөгөө тэр технологи дамжуулах үйлдвэрлэл нэвтрэх энэ шат нь зогсчод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо жишээлбэл манай хүрээлэнгийн хувьд одоо ингээд инновацийн бүтээгдэхүүн гаргана гэхээр юу яадаг вэ гэхээр судалгаагаа хийгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээ тэрнийг савлж яагаад ингээд маркетингийг хийгээд борлуулах энэ ажлыг бүгдийг хийх болоод идэх. Тэгэхээр энэ бол үнэхээр бид нэр судлаачид болохоос одоо тэр борлуулалт хийдэг юу яадаг тийм ээ маркетинг хийдэг хүмүүс биш. Тийм учраас биднэрт яг энэ нөгөө бидний хийсэн судалгааны ажил цаашаага үйлдвэрлэл практикт нэвтрэхэд тэр дамжлага маш чухал байгаа. Одоо яг гарч ирээд байна л да. Өөрөөр хэлбэл судалгааны шинжилгээ ухааны байгууллага ингээд нөгөө бизнесийн захиалга авах гэж байгаа юм шиг, инновац нэвтрүүлэх гэж байгаа юм шиг, аж ахуйн юм технологи шийдэл гаргах гэж байгаа юм шиг бүгдийг өөрөө хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр л энэ тогтолцооны бүх талыг оролцуулсан одоо тийм софт дэд бүтцсэн чухал болж байгаа гэсэн. Тийм софт болоод хард дэд бүтц бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр тийм учраас бол сая бидний ярьсан өмнөх агуулга дээрээс шинжлэх ухааны технологийн хууль бол өөрөө суур хууль. За энэ хуулиас бол инновацийн хууль, оюуны өмчийн тухай хууль, технологи дамжуулах тухай хууль, патентын хууль гэдэг энэ хуулиуд нь ингээд тус нь нөхөж орж ирж ингэж бүтэн нөгөө фреймворк буюу зураглалаараа ажилладаг. Тэгэхээр бид нар юу өнөөдөр одоо яг инновац гэдэг чинь өөрөө бол идея санааг үйлдвэрлэл үйлчилгээ эцсийн бүтээгдэхүүн брэнд болох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ замын зураглалыг харах дээр судалгаа хөгжүүлэлт буюу одоо суурь судалгаанаас эхлээл идея санаагаа хөгжүүлээд хэрэглээний судалгаа, технологи хөгжүүлэлтгээд тэгээд нэг шатанд хүрээд дараагийн шат нь болох дээр нөгөө инновацийн шат орж ирээд өөрөөр хэлэх юм бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү орж ирж байгаа. Тэгэхээр тэр инновацийн шатн дээр бол ихэнх нь ингээ фейлдээд унтчаад байдаг.
Тэрэн дээр бол ямар бид нар одоо таны хэлсэн софт болоод хард тийм дэд үтсүүдээр ивж өгж ийн гэхээр нэгдүгээрт бол тэр одоо санхүүжилтийн хувьд бид нар одоо хамтарсан матчинг фонд буюу одоо инновацийн грант гэдэг зүйл болгож байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс 40% гаргана, хувийн хвшил 60% гаргана. Тэр нөгөө basic science буюу суурь судалгаанаас одоо ингээд туршилтын төвшөнд очсон тэр бүтээгдэхүүнийг дараагийн инновацийн процессын үе шат буюу одоо тоног төхөөрөмжөдөд нөгөө үйлдвэрлэлийн процесс дээр туршилт хийж эхэлнэ шүү дээ. Тэнд хөрөнгө оруулалт хийх энэ зохицуултыг бол бас яамнаас хийсэн инновацийн грант болгож байгаа. Тэрний дараа одоо инновацийн үе шатанд зарим нь бол унана. Тэр нь бол одоо мэдээж хөрөнгө оруулалтаас болж байна. За давхар одоо тэр инновацийн сая одгэрэл захирлын хэлсэн одоо хандмаа докторийн хэлсэн тэр нөгөө хамтын опус технологи дамжуулах төвчин энэ дэд үтсийг ажилуулад төр хувийн хвшлийн хооронд нь уялдуулад ингээд явдаг зохицуулт байгаа. Тэгээд манай хуулийн дээр бас давхар орж ирж байгаа нь бол бизнесийн салбараас бас энэ эрсдлийг хуваалцах санхүүжилтийн механизмууд байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтыг бид нар бас өдөөх хэрэгтэй. Тэхийн тулд саяын бид нар татварын өнгөлтийн асуудал ярьж байгаа. Ингээд цогцоор нь аваад үзэх юм бол бид нарын нөгөө санаа маань эцсийн дүндээ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх юм бололцоотой болох юм байна. Тийм учраас хуульчлахтаа бүтэн зураглаар нь авч үзье гэж зөвлөсөн байна. Жаргал сайхан доктор хэлсэн баха нөгөө даалгавар байж иж ажил хийгддэг тий. Тэгэхээр даалгавар гэдэг нь нэг талд нөгөө талд бас өгөгдөл. Тэгээ Монгол орн чинь өөрийн гэсэн онцгой өгөгдөл тоо. Мэдээж нөгөө байгалийн баялаг газрын хэвлэлийн эрдэс бодис байна. Дээрээс нь одоо нөгөө малын гаралтай бүтээгдэхүүнүүд Монгол ямааны ноолуур гэтэл жишээ нь маш тийм одоо бусад ноолууруудаас илүү давуу талтай бүтцтэй байдаг. Тэр нь цаана байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалдаг юм шиг. Тэгээд ургамлын юуны гений Монголын гений фонд энтер гэж байд юм билээ шүү дээ. Салбарынхыг сонирхолтой юмнууд ярьдаг. Яг нөгөө орон нутгийнхаа газар зүй байгалийнхаа нөхцлөөс болоод арай өөр байдлаар ургадаг. Тэгээд тэр нь давуу одоо давуу байдлыг олох үст те. Яг тэрийг нь тэр байгаа ашигтай бодисуудыг гаргаж аваад илүү үн цэнтэй байх юм. Иймэрхүү онцлогуд байдаг юм байна. Тэгэхээр тэр тал дээр ажиллаж байгаа монголчуудын хийсэн шинэ бүтээлүүд бас их байна. Энэ талаар амжилт болоод ололт тэгээ монголчууд ер нь ямар боломж байгаа, ямар одоо өндөрлөгт хүрсэн, цаашдаа юу хийж болох вэ гэдэг асуудлаар бүгдээрээ сүүлийн хэсгээр ярилцъя. Тэгээ энэ талаар эхлээд бас судлаачдынхаа одоо байр суурийг сонсъё. Дэлгэцэн анхаарлаа хандуулна. За сүүлийн үед одоо бид шилхуун технологийн сангаас одоо санхүүжилт авч шинэ одоо дэвшилтэт технологиг ашиглан мал амтны өвчнийг эмчлэх сэргийлэх одоо шинэ инновацийн шингэсэн бүтээгдэхүүнийг одоо бий болгож байна. За тухайлах юм бол бид өндөр одоо технологиг ашиглаад зөвхөн одоо барилгын салбарт ашигладаг байсан байгалийн шохон чулуунаас кальцийн карбонат гэдэг одоо идэвхт нэгдлийг ялан авч цэвэршүүлж витамин D-гээр одоо баяжуулаад бүх төрлийн одоо мал амтны хоногийн одоо хэрэгцээнд тулгуурлан одоо шинэ технологиг бол нэвтрүүлж байна. За энэ маань одоо Америк нэгдсэн улсын одоо фармакопея өгүүлэлд одоо дурддагдсанаар мал амтны одоо кальцийн солилцоог дэмжих мөн одоо эрдэнэ солилцоог одоо сайжруулах ийм одоо бэлтгэл байгаа. Одоо импортын бэлтгэлд өрсөлдөх одоо шинэ ийм бэлтгэлийн технологи боловсруулахын чиглэл рүү орж ажиллаад байна. За үүний нэг нь бол одоо булчин цаах орон зэрэг өвчнүүдийг Монгол улсад одоо эмчилэн сэргийлэх байдлаар органик түүхийг дагуулсан хими инженерийн арга дээр суурилсан юм шинэ инновацлог бүтээгдэхүүн гаргаад импортын бэлтгэлд өрсөлдөө дотоодын зах зээлд бол нэвтрүүлээд байна. Дотоодын зах зээл дээр бол одоо 22 оны статистик үзүүлэлтээр авах юм бол одоо 26-аас 27 одоо хээлтгч, сая хээлтгч, бог малд одоо энэ хүү бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бол байна. Монгол улс бол одоо дэлхийн одоо 7-8 орноос одоо энэ хүү өвчин зориулсан импортын давс хэлбэртэй бэлтгэлүүдийг бол импортлдог байгаа. За эдгээр бэлтгэлтэй өрсөлдөхийн тулд бид нэр органик түүхийг дагуулсан мөн одоо зис тутлаглаас үүсдэг оронго өвчин, булчин цаах мөн ингээд хоёр өвчнийг одоо зэрэг эмчилэн сэргийлэх үйлдэлтэй органик түүхийг дагуулсан хорон чанар багтай юм бэлтгэмжийн технологи боловсруулснараа одоо энэ хүү бэлтгэгдэхүүний гол онцлог давуу тал бол бий болж байгаамаа. Манайхтай адилхан одоо мал аж ахуйн эрхлэлтэй орнууд бол энэ давс хэлбэрийг бол их хвшлэн хэрэглэдэг байгаа. Тэгэхээр бид нар бол энийг органик хэлбэрт бол шилжүүлснээр бол буцаагаад тэдний зах зээлдээ өрсөлдөх, эргүүлээд экспорт хийх бүрэн боломж бол байгаа.
За энэ бол ингээд одоо сайн жишээ. Ер нь бол салбар болгон дээр амжилттай хийсэн нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүд жишээнүүд бол олж болох байх л да. Тэгэхээр одоо би бүх зочдоосоо ингээд та бүхэн бүгдээрээ зүүн талаасаа эхлээд намнан ректороос эхлээд санал бодлоо хуваалцаач гэж хүсэж байна. Юу гэхээр та бүхний бүгдээрээ л судлаачид те энэ чиглэлээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс Монгол тэгээд танай байгууллагт ямар төрлийн одоо шинжлэх ухааны технологийн олдыг ашигласан инновацийн бэлэн болсон бүтээгдэхүүнүүд хийгдсэн байгаа вэ? Цаашдаа ямар чиглэлээр хөгжүүлбэл монголчуудад дэлхийд гарах боломж байна вэ гэдэг ийм хоёр асуултаар товчхон байр суурь хэлж өгнө. За баярлалаа. Тэгэхээр монголчууд ер нь байгалийн тийм авьяаслаг, инновацлаг, тийм өгдөлтэй хүмүүс юм уу гэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол сая шинжлэх ухааны тухай нэгэнд ярьж байгаа үед би нэг ихэнд нь ганцхан зүйл бас хэлье гэж бодож байна. Бид чинь шинжлэх ухааны хувьд бас их цөөхөн бахан нөөцтэй. Тэгэхээр бүх төрлийн шинжлэх ухааны нөөцийг бид тарамдуулахгүй ингээд нэг зөв рүү чиглүүлж улс орны гол одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйлчлэгээний гол талбарууд дээр тэдний хүчийг дэвшилж тэр шинжлэх ухааны олдыг эдийн засгчлуулах, эдийн засгаа тэлэх зөвхөн одоо улс орны хэмжээнд биш дэлхийн түвшинд том зах зээл дээр багтаамжтай эдийн засгийг бий болгох, Монгол оюуны үн цэнийг бий болгох нь чухал юм уу гэж бид хардаг. Энэ чатгаар бол бид нар өрсөлдөөнийг ялангуяа гадна талд том зах зээл дээр харах нь шинжлэх ухаан илүү өртөг шингэх, эдийн засгаа илүү тэлэх юм боломжууд нэгдэх юм уу гэж ингэж ойлгодог. Тэгж дотооддоо хийх жижиг сажиг ажлууд зөндөл байлгүй яах вэ тийм ээ. Заавал мөнгө гэхээсээ илүү олон талын ач холбогдолтой шинжлэх ухааныг ашиглах тусам дүр өгөөж илүү үр дүнтэй гарах учраас шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд бол бас одоо олон ажлууд дээр гол одоо техник технологи инженер бэлдэх том их сургуулийн хувьд бид одоо үндэсний бүтээгдэхүүний олон чиглэлээр мэдээлэл харилцаа холбоо технологийн олд амжилтуудыг сургалтанд нэвтрүүлэх чиглэлийн шин судалгаатгуун бий болох AR, MR, VR технологиудыг бий болгохтой холбоотой олон бүтээлч ажлууд хийгдсэн. За технологи дээр одоо энэ саягдсан тосыг дахин ашиглахтай холбоотой шинэ патентыг манай эрдэмтэд тус гадны судлаачтай хийж авсан гэдэг олон зүйлийг ярьж болох байх. Гэхдээ бид түрүүн бас Шаргал сайхан доктор хэллээ тийм ээ. Бид энэ гол нь төр маань бас ингээд компаниуд одоо эрдэмтэн судлаачтай Монгол инженеруудаа бол ихтгэл хүлээлгэж яах нь их чухал юм байна. Тэгжид тэрийг хийх тусам тэр хүмүүс өөрөө сурч боловсрч хөгжиж тэрийг Монгол цаашаа хөгжүүлж авч явах юм боломж нөхцлүүд нь их хөргөн үрээнд тавигдах. Тэгэхээр сая энэний нэг тод жишээ бол та бүхэн бас сайн мэдж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч онцгой байдлын ерөнхий газар Наяам гэдэг бас бидний санал тавиад шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтдийг бас энэ Монгол Улсын одоо цэвэр усны нөөцийн 60% өсгөл далаа дээр живсэн 30 метрийн гүнд живсэн тэр одоо шатхуунтай техник хэрэгслүүдийг татан гаргахад бол шүтээсийн одоо эрдэмтэн судлаачид 6 сарын турш тарсалтгууданд ажиллаж тэр бол нэг жинхэнэ одоо инновац гэж бид ойлгож байгаа юм нэ. Чин бүх зүйлийг өөрөөсөө зохион бүтээж технологийн картыг бий болгоод одоо кодыг бичээд програмчлаад усныг үнэлөө одоо дорон шамбуулж тэр бүхнийг өөрөөсөө гардан хийж тэр хэрэгжүүлж гаргаж явах. Наач чин далаагүй орон гэхэд одоо эрдэмтэд маань инженерүүд маань цогц байдлынхантай хамтарч тэр далаа дээр тэр одоо хөвөр зээг зохион бүтээж хийж угсарч өөрөөсөө хийж ингэж гаргаж авна гэдэг бол үнэхээр одоо инновацийн том бүтээл болсон. Тэгэхээр бид ингээд шинжлэх ухааны байгууллагуудаа инженерүүдтэй итгүүл тэдэнд ямар их нөөц боломж байгааг харуулсан юм жишээ болов гэж ингэж харж байгаа. Тэгэхээр ямар ч том бүтээл асуудал сонирхолтой жишээ те. Далайн тийм дид тодорхой даалгавар байхгүй шүү дээ монголчууд. Тэгэхэд л өөрөөсөө ингээд өгдлөөрөө сэтгээд тэрийг олж судлаад бүх одоо тооцоо судалгаануудыг шинжлэх ухааны үндэстэй хийж гаргаж авна гэдэг бол бас л мундаг. За бид ер нь бол нэвтрүүлгийн хугацаад өгч байгаа учраас энэ тал дээр нэг хоёр хүний санал бодлыг сонсоод тэгээд дуусгая гэж бодож байна. Тэгээд нэмж хэлэх та хандмаа захиалгын үзэлтэй. Шүрэл. Манай хувьд гэх юм бол одоо бид нэр бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд бас одоо Монголын зах зээл олон улсын зах зээл рүү ерөнхийдөө гарья гэсэн бодлого төвшүүлээд тийм Монгол брендийг онс гэхгүй тийм Монгол брэнд гарч байгаа учраас тэгээд Төв Азийн зах зээл рүү бол бид нар яг одоогоор бол 100 орчим бүтээгдэхүүнүүдэд бол бүртгэл хийгээд эхнийхээ экспортуудыг хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд энэ дээр нөгөө тухайн тэгэхээр 5 Төв Азийн 5 оронд бол энэ хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэл болсон гэсэн үг. Тэгээд энэ дээр бол бүх бүтээгдэхүүнүүдийн явуулахаар яг тэмдгийн лабораторийн шинжилгээ, стандартын шинжилгээнүүдийг бүгд хийж байгаа. Энэ дээр бол яг
хамгийн ололттой одоо талыг нэрж байгаа учраас шууд ихний шинжилгээнүүдээр бол чанарын баталгаажлалтыг давчиж байгаа хгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр бид нар бас дотоодынхаа лаборатори, чанарын лаборатори энэ бүхэндээ бол итгэх цаашлаад энийг улам сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар олон улсад гарах одоо уул уурхайн бус экспортыг дэмжих тэгээ төр хувийн хвшлийг бас түншлэлээр үндэслээд хувийн ингэж одоо уул уурхайн бус экспортыг гаргаж байгаа хувийн хвшлүүдээ бас тодорхой боломжоор нь хууль болон эрх зүйн орчноор нь улам сайн дэмжиж өгөх юм бол бид нар нөгөө Монгол гэдэг брендийг л дэлхийд гаргаж эргээд уул уурхайн бус экспортыг дэмжиж байгаа бодлоготой нь уялдаж байгаа учраас ингэж дэмжих энэ одоо хуулийн зохицуултууд нь бас орж ирж байгаа бол баяртай байгаа. Эргээд эн чинь өөрөө мэдлэгийг эдийн засагт тэр тусмаа олон улсад дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний юмнууд болж ирж байгаа учраас энэ тал дээр фармацевт нарийн өндөр шаардлагатай салбарт гарч байгаа бас сонсоход гоё. Тийм манай одоо бахархмаар үр дүн л дээ. За жаргал сайхан докторийн хувьд тэр Монгол орон эрдэс баялгаа одоо ер нь бол тэгэл түүхийгээр нь сайндал баяжмал болгоод гаргаж шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо яг дэлхийн чиг хандлагатай холбоотойгоор дэлхийн дулаалалтай холбоотойгоор ер нь бол энэ газрын хоор элемент, лити тэргээд энэ эднэрийн судалгаа бол манайх дээр нэлийн сайн хийгдсэн. Манайд бол чадах бүрдсэн хүдрийг баяжуулах, баяжмалаас одоо газрын хоорын нийлбэр оксид гаргаж авах, литийн давсуудыг гаргаж авах, баяжмал гаргаж авах гэдэг энэ ажлууд бол ерөнхийдөө бол нэлийн сайн чадах бүрдсэн гэсэн. Тэгэхээр орд дээр тусгаалan судалгаанууд хийгдээд яг наривчлаад явна гэсэн. Энэ байна. Дээрээс нь манай одоо Монгол орны хувьд одоо мал аж ахуй гэдэг бол дуусахгүй баялаг тийм ээ. Тэгэхээр энэ малын галтай одоо мах ноолороос бусдын бараг л ашиглахгүй ш. Тэгэд ийж бүрэн сүүг одоо ийж бүрэн хаягдлагүй боловсруулах технологи байна. Малын одоо арь шир тэгээд энэ нөгөө янз бүрийн дайвар бүтээгдэхүүнүүдийг нь бас одоо тийм ээ янз бүрийн биологи бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, дээрээс нь одоо малын тижэл энэ төргээд ийм зорилгоор яах технологиуд бас гарсан байна. За тэгээд нүүрс гэж бас маш их баялаг байна. Энэ нүүрсийг одоо бас хэрэглээг нь хязгаарлаад байна тийм ээ. Тэгэхээр бид нар нүүрсээ иж бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох тийм ээ. Энэ химийн нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүл энэ чиглэл дээр бол бас зөндөө их судалгаанууд хийгдсэн. Одоо ингээд гүминий бордоо, гүминий хүчил, гүминий бэлтгэлүүд гэдээ гарсан. Энэ нь одоо бүр ингээд гарааны компанид үйлдвэрлэгдээд одоо компани болж боож яваад тий ингээд зах зээлд гараад ингээд амьдралд хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр бид нар энэ бүхнийг ер нь бол ингээд нөгөө судалгаа байгаад байна. Технологиуд, бүтээгдэхүүнүүд гарсан байна. Энийгээ цаашаа амьдралд нэвтрүүлэх, тэрнийг нь хүлээж авах компани, хүлээж авах газар нь хэрэгтэй байна л гэж миний хувьд хэлмээр байна. За тэгэхээр хийгдсэн ажил бол маш их байна. Боломж бол цаашдаа байгаа. Намнан ректор түрүүн хэлсэн. Юу гэхээр зэрэг монголчууд угаасаа ийм байглаасаа инновацлог хүмүүсээ авьяас тэгээд би нэг юу гэж харддаг гэхээр инновацлог хүн гэдэг нь бол үнэн. Угаасаа бид нар ч нөгөө газар зүй байгалийнхаа хөгжлөөр түүхэндээ дандаа цөөн хүн амтай байсан тий. Тэгээд цөөн хүн амтай ирнэ олныг дагуулж байсан бол тэр дунд зууны монголчуудын түүх бол үндсэндээ технологийн давуу тал байжээ гэж. Тэр ном сум зэвсэг нөгөө биотехнологи арц ааруул борц гээл. Тэгээд тэр технологиор илүү байхдаа мандалж явдсан байд технологиор хоцрогдчихсан байх гэсэн нэг юм зураг харагддаг. Тэгээд 21-р зуунд нөгөө мэдлэг ийм нээлттэй болоо технологи хүртээмжтэй болсон учраас тэгээд Монголын нөгөө өөрийнх нь байгалийн монголчуудыг өгдлөн байхад цөөнийг технологиор орлуулад тий том жижиг их багын зөрөөгүй болох ийм боломж бол энэ зуунд байна. За энэ зуунд байхад Монголын судлаачид эрдэмтэд шинжлэх ухааны технологийн салбар өөрөө хангалттай хэмжээний бас суурь бааз бол бүрдүүлсэн. Одоо ингээд шинээр хуулиа шинжилээд зохицуултын асуудлуудаа илүү сайжруулж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энэ 21-р зууны мэдлэг технологиос авч ашиглаад цөөн монголчууд дэлхийн одоо шинжлэх ухааны технологийн тэргүүлэгч үндэстнүүдийн нэг болох одоо Израилийн жишээ шүү дээ. Ийм боломж байна. Тэгээ ийм болох болтугай гэдэг сайхан өрөөлөөр хилцүүлгээ өндөрлөө. Та бүхэндээ баярлалаа. За үзэгчдээ баярлалаа.